6-гийн 5-аас 15 дугаар Библи байгаа. 2 дугаар Самуэль 6 дугаар бүлгийн 5-аас 15 дугаар Библи байна. За, би эндээс дуудаад өгье. Та бүхэн маань өөрийнхөө Библиэсээ бас дагуулад хараарай гэж хүсэж байна. Слайдн дээр удахгүй гаргах баха. 2 дугаар Самуэль 6-гийн 5-аас 15. Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан ятга, босоо ятга, хингэрэг, цан, бүрээ, товшуур хөгжмтэй хамаг чадлаараа эзний өмнө бүжицгээв. Харин тэд Наконы өдрөмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Уза гар тунган Бурхны авдарт хүрч түүнийг түшив. Тэрээр авдарт гар хүрсэн тул эзний уур хилэн Узагийн эсрэг шатаж түүнийг Бурхан тэр газар цогсонд тэрээр Бурхны авдрын дэргэд өхөв. Эзэн Узаг ийхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез Уза гэж өнөө хүртэл нэрлэжээ. Тэр өдөр Давид эзнээ сэмэж би яаж эзний авдрыг өөртөө авчирч болох билээ дээ гэвэ. Давид эзний авдрыг Давидын хот руу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин Гит хүн Обед Едомын герт аваачив. Ийхүү эзний авдар Гит хүн Обед Едомын герт 3 сар байжээ. Эзэн Обед Едомыг болон хамаг гэрийнхнийг нь өрөөв. Давид хаанд Бурхны авдрын төлөө эзэн Обед Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг өрөөсөн гэж мэдгдлээ. Тиймээс Давид явж Бурхны авдрыг Обед Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгээр авчирв. Эзний авдрыг дамжлагч хүмүүс 6 налхам яваад байхад Давид үхэр ба тарган дуглаар дахил өргөв. Давид эзний өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид майлинган епод бүсэлсэн байлаа. Ийхүү Давид болон Израилийн хамаг гэр уйхаалан эвэр бүрээ хөнгөнөөсээр эзний авдрыг авчирчээ. Амен. За, өнөөдөр бүгдээрээ хамтдаа эзнэр үргэлж өрөөгдөх хандлага гэдэг сэдвээр эзний үгийг харнаа. Бүгдээрээ дагаад хэлье. Эзнэр үргэлж өрөөгдөх хандлага. Эзнэр үргэлж өрөөгдөх хандлага юу юм бэ гэдгийг сурна гэсэн үг юм аа. За, юуны өмнө энкаунтерын төлөө маш их эзэн талархаж байна. Энкаунтер болгоно өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Энэ удаа ч гэсэн энкаунтер хийхэд бол нэлээд жоохон ядруу байлаа. Би мань ядраа жоохон. Тэгээд за ямар ч гэсэн хийндэ гэ. Тэгээд залбирсан эзэн хэлсэн эрх мэдлэр хүч чадлаар аль нь ч биш. Авяас чадвараарч биш. Дадсан сурснараач биш. Зөвхөн миний сүнсээр хийнэ. Тэгээд би ойлгосон. За эзэн өөрөө сүнсээрээ хийх юм чинь. Тэгээд би нэг их тэн дээр ингээл амар зүтгээд ах шаардлагагүй юм байна гэж ягаад ч ядартлаа ингээ хэрэггүй юм байна гэж бодсон. Тэгтэл эхний өдөр 12 өнгөрөж дууссан, хоёр дахь өдөр ч гэсэн 12 өнгөрөж дууссан байгаа. Зүтгэхгүй байж гисэн Бурхан өөрөө сүнсээрээ удирдах, тэгээд өөрийнхөө хайртай хүмүүстэй хэрэгтэй байгаа ивэл нэгүслийг дүүрэн өгсөнд талархаад барахгүй юм аа. Бидний эзэн бол өрөөгч. Тэр биднийг өрөөх дуртай. Учир нь тэр Бурхан ертөнцийг бүтээснийхаа дараа өрөөсөн байдаг. Энэхүү өрөөл нь Эхлэл 1:26-аас 28 дээр байдаг. Бидний Бурханы зан чанар бол өрөөх дуртай Бурхан. Тэр бол өрөөгч юм аа. Амен уу? Амен. Бидний эзэн бол бас өөрчлөгдөшгүй эзэн юм. Түүнд өөрчлөгдөх сүүдэрч байхгүй гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан биднийг өрөөхтэй үргэлж дуртай байдаг өгөөд энэ зан чанар нь ямар ч үд хизээч өөрчлөгдөхгүй. Хажуу талын үндэ хэлдэ Бурхан таныг өрөөнө. Бурхан бол өрөөгч юм аа. Бурхан хизээч өөрчлөгдөхгүй. Таныг ямар ч байсан үл хамаар нь өрөөх болно. Амен. Амен. Бид нар энэнд итгэх нь маш чухал. Бид нар энд итгэдэггүй учраас тэр өрөөлийг нь яг амьдрал дээр авч чадахгүй байгаад байгаа. Бид нар үргэлж энд итгэсэн итгэл дотроо баяр хөөртэй аз жаргалтай байвал Бурхан маш ихээр биднийг өрөөдөг юм аа. За, гэтэл өнөөдрийн Библиэлд хоёр өөр зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хоёр өөр түүхийг өнөөдөр Библи зэрэгцүүлэн өгүүлж байгаа. Эхний түүх нь 20 жил
бүр эрдэмтдийн тооцоолсноор бараг 70 жил эзний авдрыг гэртээ байлгаж түүнд үйлчилсэн Абинадабын гэр бүлийн үйл явдал. Харин нөгөөх нь 3 сар эзний авдрыг гэртээ байлгаж эзэнд үйлчилсэн Обед Едомын гэр бүлийн түүх. Энэ хоёр түүхийг биднэрт одоо харьцуулна өгүүлж байгаа. Тийм ээ, Бурхан биднийг өрөөх дуртай үргэлж өрөөдөг. Гэтэл яагаад Обед Едомын гэрт бүхэл бүтэн 70 жил Бурханд үйлчлээд байхад хүүгээ өхүүлэх үхэл нүүрэл вэ? Биш ээ, Абинадабын гэр бүлд. Эсвэргээр Обед Едомын гэр бүл 3 сар Бурханы авдрыг гэртээ байлгаад хамаг юм нь өрөөгдсөн болоо гэдгийг бид нар харна. Энэ нь Бурханы биднийг өрөөх дуртай байдлаас биш, эсвэргээрээ бидний хандлагаас болдго юм а гэдгийг өнөөдрийн Библи биднэрт ярьж байгаамаа. За тэгвэл хандлага гэж юу юм бэ? Хандлага. Манай Монголд өөдлөх айл үүднээсээ гэдэг ийм одоо хэлц үг байдаг. Энэ үгийн утга нь юу вэ гэвэл тэр айл гэрийн эсвэл тэр албан газрын, тийм ээ, эсвэл тухайн одоо дэлгүүрийн, бизнесийн газрынхны одоо тий хандлага, зүрх сэтгэл, ажилдаа, гэр бүлдээ, амьдралдаа хандлах байдал нь үүдээр нь орохоор мэдрэгддэг гэсэн үг байхгүй? Тэр айлын үүдээр оронгуудад инээмсэглэн царайтай хүмүүс, цэвэр цэмсгэр гэр орон тий үнэхээр ингээл халуун дулаан уур амьсгал мэдрэгдвэл тэр хүмүүс амьдралдаа чин сэтгэлээсээ ханддаг юм байна гэдг нь мэдэгдэн, тийм ээ. Сүм цуглааны хаалгаар ороод ирэнгүүт сүмийн одоо үйлчлэгчээс эхлээд сүмийн уур амьсгал, мэдрэмж, цэвэр цэмсгэр байдал, сүмд байгаа итгэгчдийн нүүр царайны өнгө төрх тэр хүмүүсийн хандлагыг мэдүүлдэг. Тэр хандлага гэдэг бол юу вэ? Уур амьсгал юм. Тухайн газарт байгаа уур амьсгал мэдрэмжийг хэлж байгаа. Бид нар хүн бүр өөртөө тийм одоо өөрийн гэсэн уур амьсгалыг тээдэг. Бид нар тухайн хүнтэй яриад ингэнгүүт тэр хүнийг мэдрвэл тэр хүний дотор байгаа хандлагыг мэдэрч байгаа гэсэн үг. Тийм ээ? Тэгээ бид нар үнэхээр сая инхтөр маань, содон цэрэм хоёр маань гэрчлэл хийлээ. Мэдээж Бурханд одоо гэрчлэл хийж байгаа нь сайн боловч бид нар тэдний дуу хоолой, тэдний сэтгэлийг сонсоод тэдний дотоод сэтгэл, тэдний хандлагыг багч гэсэн мэдэрч байгаа. Тэдний ерөнхий уур амьсгал мэдрэгдэж байгаа гэсэн үг. Үүнийг бид нар тийм ээ хандлага гэж байгаамаа. Тэгэхээр бидний Бурхан ч гэсэн яадаг байх нь вэ? Бидний хандлагыг мэдэрдэг байх. Бидний хандлагыг хүн мэдрээ зогсохгүй Бурхан мэдэрдэг. Амьдралдаа, Бурхандаа, үйлчлэлдээ, үгэндээ, залбиралдаа ямар хандлагатай байна вэ гэдгийг Бурхан хуурдахгүй. Бурхан хамгийн сайн мэдэрдэг. Тийм учраас заримдаа өрөөх дуртай Бурхан бидний хандлагаас болоод биднийг гай гамшиг зовлонгоор яг үнэндээ бол өрөөдөг. Ягаад бол түүний үр дүнд бид эргээд хандлагаа засаж Бурхан руугаа эргэж бид жинхэнэ авралаа олж авдаг. Тэгэхгүй биднийг өөгшүүлэл буруу хандлага дотор нь Бурхан өрөөгөө лавил бид нар буруу тийшээ явсаар байгаа сүлд нь тэгээ мөнхийн там руу явах магадaltaй учраас Бурхан бидний хандлагын дагуу биднийг өрөөдөг юма гэдгийг бид нар өнөөдрийн Библиэс харж болно. За тэгвэл бүгдээ хамтдаа тодруулаад таръя. За, ердөө би хоёрхан сүлийн тухай, хоёр айлын тухай ярьж байгаа юм чи хоёр хэсгийг л ярина. За, эхнийх нь бол 5-аас 10 дугаар ишлэл байгаа. 5-аас 10. За, 5-аас 10-ыг харвал 5 дугаар ишлэлдэр Давид хааны сүр жавхланд мөргөл эхэлж байгаа. Давид хаан бүх Израилийн хаан болоод удаагүй байхдаа нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр Бурхны гэрээний авдар Израильд байхгүй байгааг анзаарсан. Бурхны гэрээний авдар гэдэг бол Бурхны Мосегаар дамжуулан тийм ээ тушаасан майхан сүмийн ариунаас ариун газар байдаг яг л авдар. Гэхдээ гэрээний авдар. Учир нь дотор нь нууцлагдсан манна, Аароны нахиалсан таяг, чулуу хавтан дээр бичсэн 10 хууль байдаг авдар. Авдрын таган дээр 2 херуб өөдөөдөөс хараад ингээд далавчаад ивээд нэг хоёроор нь нүрэ, хоёроор нь хөлөө, 6 далавчтай тийм ээ голын далавчаад ивээд тэдний харц нь авдрын таг руу, төв рүү төвлөрсөн байдаг. Энэ төвөн дээр яг энэ харц херубуудын харц туссан хэсэгт эзний оршихуй байж идэг. Тийм ээ? Тэгээд ариунаас ариун газар зөвхөн тэргүүн тахилчил жилдээ нэг удаа орж бүхэл ард түмний нүглийн уучлалыг хийдэг. Энэ авдрын өмнө, эвлэрүүлийн тагны өмнө, өрчөөлийн суудал дээр энэ ажлыг хийдэг байгаа.
Ийм одоо Бурхны оршихуй, Бурхан өөрөө гэж хэлж болох чухал гэрээний авдар Израильд байхгүй байгааг Давид анзаарсан. Тэгээд Давид хэлсэн, "Хүүе, гэрээний авдар Израилаас салаад ямар их удсан юм бэ? Ердөө гэрээний авдрыг буцаад залъя." гэд ингэсэн байгаа. Тэгээ гэрээний авдар хаана байна гэж тэгсэн чинь Абинадабын гэрт, Кириат Ариамд байдаг Абинадаб гэдэг одоо айлын гэрт байгаа гэдэг үгийг сонссон байгаа. Тэгээ нь юу болсон гэвэл бүр шүүгчдийн цаг үе. Тэгэхээр Давидын цаг үеэс бараг 70 жилийн өмнө шүүгчдийн цаг үе, тэр тусмаа Эли тахилчийн үе. Эли тахилч гэвэл та нар хэнийг бодох ёстой вэ? Самуэль шүү дээ, Самуэль тийм ээ. Самуэлийг өсгсөн хүн бол Эли тахилч. Эли тахилч бол юм лагс бихтэй хүн байсан, нүд муутай хүн байсан. Түүний хоёр хүү Хофны Пинахас тэр хоёрыг бодохоор зүрх шимширдэг. Яагаад арайчтэй гэмээр тийм ээ. Тэгээ хоёр хүүгээ өгснгийг сонсоод Эли тахилч одоо сүмийн үүдэн дээр сандал дээр сууж агаад хүзөө нугараад сандал дээр нас орчиж байгаа шүү дээ. Аимшигтай. Бид нар Бурханд зөв үйлчлэхгүй бол тийм аимшигтай зүйл болдог байх нь тийм ээ. Ингээд Эли тахилчийн цаг үед дайн болсон байхгүй Филист Израилийн хооронд. Тэгээ Филист Израилийн хооронд дайн болоод манай израильчууд ингээд Филистийг ялнаа гэж бодоод очисон чинь Филистүүд Израилийг ялаад 4,000 хүнийг алчсан. Тэгэнгүүт израильчууд хоорондоо яана юу болов? Яагаад бид нар ялагдчих вэ? Гэрээний авдар авчираагүй юм байна. Ерөөсөө гэрээний авдар авчиръя. Тэгхийн бол бид нар ялах байхаа гэж хоорондоо ярьсан. Яагаад гэвэл бүх тулаанд Йошуа ном дээрээс харвал гэрээний авдар дандаа өмнө нь явдаг. Тийм ээ? Тахилч нар 7 эвэр бүрээтэй Ерихогийн цайзыг эзэлсэн Библийн эсхийг унших юм бол эхлээд ингээд одоо хамгаалалтын цэргүүд, дараа нь 7 бүрээ барьсан тахилч нар гэдэг 7 бүрээ, эвэр бүрээ. Ард нь гэрээний авдрыг левичүүд дамнуур гарна мөрлөөд ингээд явсан. Тэгээ тэд нар яваад араас нь бүх Израиль дагаад 7 удаа Ерихог төөрөхөд Ерихо нурсан байгаа. Тэгэхээр бүх тулаанд гэрээний авдар төрүүлж ороод араас нь айрам ордог ийм одоо Бурхны зааж өгсөн эмх цэгц байдаг. Гэтэл энэ эмх цэгцийг Элэ тахилчийн үед тэд нар мартцсан байсан. Тэгээд гэрээний авдар байхгүй болохоор бид нар ялагдсан байна гэдгээ гинт санаад яваад аваад иргээд гэрээний авдрыг авчираад дайн хийсэн чинь гэрээний авдар байсан ш нэмэргүй. Бүр ялагдаад бүр хяар зохиулаад эцэст нь гэрээний авдраа филистчүүдэд булаалгачихж байгаа. Тэгэхээр энэ гэрээний авдартай биш тэдний хандлага, тэдний итгэлд асуудал байсан гэдгийг харуулж байгаа тийм ээ. Ингээ филистүүд израильчүүдийн гэрээний авдрыг булаагаад бурхныг нь авчлаа гэж бодоод нөгөө бурхныг нь өөрсдийнхээ бурхан болох Дагоны сүмд аваачаа тавьчихсан. Дагон бурхныхаа. Тэгээ маргааш үлээ ирсэн чинь нөгөө гэрээний авдрын өмнө тэдний бурхан Дагон нүрээрээ унтсан байсан. Энд чи юу болваа гэд Дагоноо босгоо тавьсан. Гэтэл маргааш нь нөгөө Дагон дахиад нүрээрээ унахтаа толгоо нь гар сарвуу салаад ингээ бутраад зөвхөн их бие нь үлдсэн байсан. Тэгээ филистчүүд энийг хараад яана энэ өстө буруу юм болж байна. Энэ авдрыг байлгаж болохгүй юм байна гэд тэгээд ингээд Аштод, Гад, Екрон гэд ингээд хит хитэн газар явуулсан чинь оцсон газар болгонд гэрээний авдар оцсон газар болгонд үхэл, булдруу өвчин, хавдар, хулгын яар гэдэг гамшиг тохиолдоод тэгээ бүр филистчүүд нөгөө бүр авдрыг яахаа мэдхээ болж байгаа. Энийг яах вэ? Чи яав, би яав гэд тэгээ эцэст нь ерөөсөө энийг Израиль руу нь явуулъя гэд хоёр одоо тий тугалтай үнээг тэргэнд хөллөөд гэрээний авдрыг ачаад ингээд явуулчихж байгаа. Өөрөө мэдээ замаа олвол энэ гамшиг бурхнаас юм байна. Израилийн бурхнаас юм байна гэж бодё гэ тийм ээ. Тэгсэн чинь нөгөө одоо тугалтай үнэ гэж шууд Батшимешийн зүг шиг Израилийн зүг ингээд яваад өгч байгаа. Тэгэнгүүт ерөөсөө энэ тий бурхнаас байжээ. Гэрээний авдрын явал санаа амарлаа гэж филистүүд бодно. Тэгээ Батшимеш ирсэн чинь нөгөө гэрээний авдар дотор тэд нар өргөл барьц хийсэн байхгүй маш их алт булдруу юм одоо хулгын яар булдрууны дүртэй алт малт хийгээд хийгээд явуулсан. Нөгөө Батшимешийн хүмүүс ямар их алт байна гэж дотор тлийг нь сонирхож үзснээс болоод эзний уур хилэн шатаа тэднээс бас 30 хэдэн мянгаыг нь хяарцагч байгаа. Тэгээд ингээд сандраад нөгөөдөл чинь одоо яах вэ гэд ингэж яагаад эцэст нь Кириат Ариамд байгаа Абинадаб гэдэг айлын хүү Элизер гэдэг хүүхдийг ариусгаад тэдний гэрт гэрээний авдар ирээд 20 жил гэрээний авдрыг гэртээ байлгасан. Гэрээний авдар гэртээ байлгасан гэдэг нь зүгээр амбартаа хураацсан гэсэн үг биш.
Гэрээний авдар гэдэг бол Бурхны оршихуй. Тийм учраас энэ авдарт үйлчилсэн гэсэн үг байхгүй юу? Бурханд үйлчилсэн, өглөө оройны тахил, өглөө оройны утлаг, өглөө оройны тавиг талхууд гэд гэрээний авдрын байх ёстой зүйлсүүдийг цаг тухайтан хийж энэ авдарт 20 жил үйлчилсэн ба дараа нь шүүгчдийн цаг үеийн дараа Самуэлийн цаг үе дуусаад Саулын цаг үе дуусаад Давидын цаг үегээ бодохоор энэ Библи 20 жил гэж байгаа ч яг үнэндээ энэ цаг хүртэл бараг 70 жил юм байна гэж эрдэмтэд үздэг юм байна. Ингээд тэд Аминадабын гэр бүл 70 жил гэрээний авдарт үйлчилсэн. Хүүхдүүд нь нүдэрээ харж өссөн. Өнөөдрийн Библиэлд Ахио, Уза гэдэг хоёр хүүхэд гарч байгаа. Энэ бол хоёулаа Аминадабын 2 3 дугаар ишлэлдэр байгаа. Тэд Бурхны авдрыг шин тэргэн дээр тавив. Толгод дээрх Аминадабын гэрээс авдрыг инхүү авчирлаа. Аминадабын хөвгүүд болох Уза, Ахионар шин тэргийг хөтөлж явлаа. За ингээд одоо 70 жилийн дараа гинт гэрээний авдар байхгүйг Давид санаад авдрыг авчирхаар Аминадабын гэрлэг хүн явуулсан чинь шин тэргэн дээр гэрээний авдрыг ачаад тэгээд Ахия урд нь Уза ард нь ороод явж исэн. Тэгээд явж исэн нөгөө ирч ингээд явж исэн чинь гинт өхөр бүдэрсэн чинь гэрээний авдар хазаагаад унахаа шахангууд Уза ухсхийгээд нөгөө авдрыг түссэн. Ингэж түссэн чинь бурхан амар уурлаад Узааг цохоод Уза газар дээрээ өгчөж байгаа. 70 жил бурханд үйлчилсэн, 70 жил тэр авдрыг гэртээ байлгасан, тийм ээ? Гэтэл эцэст нь хүүхдээ алдчихж байгаа. Бидний бодлоор бол гамшиг өстэй, амар, тийм ээ? Яагаад ийм болов? Хамгийн нэгдүгüрт нь тэд гэрээний авдрыг зөөхтөө буруу зөөсөн. Яагаад бол гэрээний авдрыг левичүүд мөрөн дээрээ зөөх ёстой, тэргэн дээр ачих ёсгүй байхгүй. Бурхны тогтоосон журмыг тэд нар үл тоомсорлсон. Хоёрдугаарт нь Узагийн зүрхэнд үл ялэг, үл анзаарагдан боловч асар том бардамнал байсан. Би мэднэ. Манай 70 жил болсон. Өдөр болгон бид нар хийдгий. Бурхныг дорд үзэж, бурхан тусалж байгаа хүн. Тэр одоо бурхан тусалдаг хинбэ гэмээр, тийм ээ? Өөрийнх нь үүрэг оролцоо их юм шиг. Миний үүрэг оролцоо их байх ёстой. Би хийгээд ирсэн. Миний оролцоо их байгаа. Би хийсэн болохоор бас эн чинь бурхан миний тусламжийг аваад эн чинь болж байгаа байхгүй юу? Тэгэж болдог байхгүй юу? Та нар харжээ. Манай гэр бүл үйлчлээд ирсэн. Болоод ирсэн. Унлаа түших ёстой байхгүй юу? Ийм хандлагаар Уза энэ хавдарт хандсан. Тэгэхээр энэ зөвхөн Узагийн биш, Аминадабын гэр бүлийн хандлага байсан. Тэд олон жил гэрээний авдарт үйлчлээд дасал болсон, сурчсан байсан. Тэд Бурханаас жинхэнэ эмээсэн, догдолсон, чичирсэн зүрхээр хийх ёстой ажлыг тэрүүн дахил жилдээ нэг удаа ороод нүгэлтэй ус шууд газар дээрээ үхдэг тэр оршихуйтай авдрыг тэд нар хөнгөнд тооцсон. Тэд үйлчлээ, тэд Бурханд үйлчлээ буюу Бурханд хандах хандлаган дээрээ тэд алдаа гаргасан байна. Энэ бол бидэрт маш том үгийг хэлж байгаамаа. Хамтын цай цуглаан бид нар энкаунтер хийдэг, Библи хийдэг, заадаг, тийм ээ? Хэдүү цэцэрлэг хийдэг. Бид нар хөдөө орон нутгийн илгээлтэнд явдаг. Гэтэ үүндээ бид нар хийдэг биш, эзэн хийдэг. Бидний хандлага үргэлж эзнээс эмээсэн даруй зүрхтэй анх удаага хийж байгаа юм шиг байх ёстой. Анх удаага л би энийг хийж байгаа юм шиг, анх удаага л үйлчлж байгаа юм шиг даруй байж ич Обед Едомын ёроолыг авна. Тэгэхгүй сурсан, мэдсэн, чаддаг ингэчдэг юм аа. Ингэчихгүй юу? Пастор ингэчдэг юм байлээ штэ. Ингээл залбираал болоо, ингээл болоо, ингэчихгүй юу да. Иймэрхүү дасал болсон сурсан маягаар хандлага муутай, өөр амьсгалгүй, хүүтэн хөндөй, чин зүрх сэтгэлээсээ биш байвал бид нар хичнээн олон жил үйлчилсэн ч эзний ёроол бидний бүх юмн дээр буудгүй байна. Эцэст нь магадгүй бид хүсээгүй гамшигтайгаа нүүр тулах боломжтой байна гэдгийг өнөөдрийн Аминадабын гэр бүлийн амьдрал бидэнд харуулж байгаамаа. Эзэн тэднийг бүтэн 70 жил твцсэн байхгүй. Бүтэн 70 жил тэднийг өөрчлөгдөх байхаа гэж найдсан, хүлээсэн. Гэтэл эцэст нь шийдвэрлэг мөчөд яг Узаагаар дамжин тэр гэр бүлийн дотор байгаа тэр сүнслэг бардамнал ил гарсан. Мэддэг, чаддаг гэдэг энэ зүйл ил гарч Узаа яаж зүрхэлж Бурхны авдарт
гар хүрвэ. Тийм ээ? Тийм учраас өнөөдөр хэлсэн байгаа шүү дээ. Харин тэд Наконы өтрөмд ирэх үед өхрөн бүдэрсэн тул узаа гар сунган Бурхны авдар төрч түүнийг түшв. Бид нар өнгөцөх нь харахаар хөө тэгээд авдрыг унгаах байсан юм уу? Гимээр байгаа зү. Гэхдээ авдар унах хэсэг нь Бурхны хэрэг байхгүй. Бурхны хийх нь Бурхан өөрөө мэднэ. Тэр бид нар ингээд сайрхуу зангаараа ингэж одоо хүрэх ёсгүй юм байна. Бид энэ дээр маш хандлага сайтай, мэдрэмжтэй, тийм ээ? Биднээс мэдэгдэх, Бурханд одоо мэдэгдэх бидний уур амьсгал, биднээс уйгж байгаа утлага маань дандаа шинхэн байх ёстой. Та нар шинхэн алимны үнрийг мэднэ шүү дээ, тийм ээ? Хамар сэтлэн байдаг. Шин жимсний үнэр, шим ногооны үнэр гоё байдаг. Тэрэн шиг Бурхан биднийг ингээд анхлын үнэрээ маань таашаагаад биднээс ингээ удцсан, өмхөрцсөн, хүний бардамзан холилдсон, эрдүү сайрхуузан холилдсон ийм их үнэр биш. Зүрхсэтгэлийн эмээл түүхий шинхэн ийм одоо Бурхны гэсэн тэр хандлага, тэр үнэр гарч явах хэрэгтэй байна. Амен уу? Амен уу? Хажуудлын дэлхийдээ Бурхны өмнө үргэлж шинхэн байя. Бурхны өмнө догширч болохгүй ээ. Иссэн догширсан дарс шиг ингээд шуугдаг те гэл ингээд удцсан одоо бараа шиг ингээд удцсан одоо юу ч нэг айрагч ингээд шуугдаг штэ. Бид нар заримдаа тийг шуугдаг. Бурхан дотор ингээд удаан нөөслөд ирэхээр гэл шуугаал би мэдэн чи инг хой боссоо яв ирооч тэ хэвт бос унт гэл ингээд би мэдж байгаа чи текста буруу байна шүү. Ийм хандлага бидраас гардаг. Бид нар энийг дандаа хүн болгоно надаас эхлээд өөр дээрээ анхаарах ёстой. Бидний дотор үргэлж тийм ээ Бурхны өрөвч инэрэнгүү сэтгэл, Бурхны бидэнд өгсөн тэр хайранд талархсан нулимс зүрхсэтгэлийн дотор тэр үнэхээр тий би анхны Иесус Христийг хүлээж авахдаа яаж догдолж би энэ үйлчлэгийг ихтэй яаж эмээж яаж өөрийгөө зориулж тий үнэхээр сайн хийж хичээжсэн тэр хандлага мэдрэмж үргэлж байх ёстоймаа. Бид нар дандаа өөрийгөө би үнэхээр хүний ухаанаар эсэж тийм ээ догширч байгаа юм биш байгаа. Хуучирсан, хөгшөрсөн жимс шиг болж байгаа юм биш байгаа гэдгийг дандаа харж явах хэрэгтэй юм аа. Энэ бол маш одоо чухал ийм одоо үйл явдал юм аа. Бидний бие талсан сайрхуу бардам ийм зүйл Бурхны ёроолыг зогсоодог. Бурхны ёроолийн чанарыг өөрчилдөг. Бид нар Бурхан бидний бүх амьдралд ёроол буулгаж байгаач тэр ёроолийн чанар өөрчлөгдөнө. Ёроолийн төрөл өөрчлөгдөнө. Гай гамшиг зовлон, асуудал бэрхшээл, нулимс гэдэг сэдвтэй болоод өөрчлөгдөд буугаад ирэхийг үгүйсэхгүй маа. Амен уу? Амен уу? Тэм учраас бидний дотор эзнээс эмээх мэрэгүү ухаан үргэлж байгаасаа гэж өрөөж байна. Би яагаад энэ талаар ярьж байгаа юм? Бидний үйлчлэл их байх тусам бид нар заримдаа ийм хандлага надаас ч гардаг. Бас манай цуглааны үйлчлэлийн багийнхнаас анзаарэгддэг. Тийм учраас бид нар энийг маш сайн ойлгох хэрэгтэй гэж би бодож байгаа. Одоо удахгүй дараад лагт манай өсвөрчүүд илгээлтэнд явах гэж байна. Миний бодлоор өсвөрийн илгээлт 3 дахь жилдээ явж байгаа. 4 дахь жил юм болов? 3 дахь жилдээ тийм ээ. Тэгээ бид нар энэ бол маш одоо бид нар мэддэг чаддаг амархан түрүү жил хийсэн гэдэг юм хайх хэрэгтэй. Маш нихуур, залбиралтаа даруу, эзний өмнө сууж те эзний хөлд суусан, эзнийг сонссон ийм сэтгэлээр илгээлтэнд бид нар хамрагдчихэж бид ч өрөөгдөн бидний очисон газардч эзний ажил хийгднэ. Тийм ээ зөвхөн илгээл төдөгөө бидний бүх үйлчлэл магтаал, эсийн бүлэг, ухтагчийн, медиа үйлчлэл тийм ээ бас энкаунтерын зохион байгуулалтын үйлчлэл, орой хонжоога хоолны үйлчлэл, үгийн үйлчлэл, залбирлын үйлчлэл тэр болгонд бид нар бас амьдрал дээрээ тийм ээ Христийн нэрээр амьдрч байгаа бидний амьдрал өдөр хоног бүр маань эзний өмнө эзэн намайг яг цогссон үдээрээ харж байгаа зүрхний гүнийг маань шалгаж байгаа гэсэн эмээхүү дотор байх нь биднээс гарах анхлын үнэр шинхэн жимсний амтд үнэр гэж итгэж байна. Амен уу? Амен. За дараагийн хэсэг бол 11-аас 15 байгаа. Энэ бол Обед Едом байгаа. 11-аас 15-ыг харах юм бол ингэж байгаа. За бид нар ингээ Узя өгсөн. Тэгээ 8-аас 10-ыг харуул эзэн Узааг ийхүү дайрсан Давид огшсон. Тэгээ тэр газрыг Перез Уза гэж нэрлсэн нь одоо хүртэл тэр нэрээрээ байгаа. Тэр өдөр Давид эзнээс эмээж би яаж эзний авдрыг өөртөө авчирч болох билээ дээ гэв. Давид эзний авдрыг Давидын хот руу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гидхэн Обед Едомын гэрт аваач.
Энэ жоо ойлгомжгүй байгааз. Давид ч одоо хаан хүн бидтэй. Хамгийн түрүү хариуцлага хүлээх ёстой хүн бидтэй. Гэтэл хариуцлага зүгээр нэг хин ч юм мэдэхгүй нэг Обед Едом чи танах тэгээд сүрээс сүрэг гайхамшиг танах руу яваг надаас хоолтой гэсэн зэрэг түлхчихэж байгаа. Давид жоох инээдтэй зангаргасан байгаа энэ дэр тийм ээ. Би бүр энийг уншаад бүр гайхсан. Давид ямар инээдтэй юм бэ гэж бодгцсан. Обед Едом гэдэг үгийн утга болохоор Обед гэдэг үг нь боол зарц. Едом гэдэг нь нөгөө Эсавийн удмыг Едом гэж байгаа. Тэгэхээр боол зарц тийм ээ буюу Эдомын боол. Эдомыг бид харь үндэстэн гэж үзвэл боол зарц. Үндэстний боол тийм ээ буюу эсний боол зарц гэсэн юм утгатай. Усаа гэдэг үгийн утга нь хүч чадал гэсэн утгатай. Бидний одоо хүний хүч, хүний чадвар, хүний одоо тэр эрч хүч оргилсан тэр сэтгэл эснээс эмээхийг даваад ирвэл бид нар Аминадаб шиг болно гэсэн үг. Бид нар тэрийг байнга доош нь дарж бидний өмнө эзэн үргэлж илүү өндөр байх ёстой. Эсний хүсэл, эсний одоо оршихуй те өндөр байх ёстой юм аа. Амьдралын бүх зүйл дээр. Харин Обед Едом бол яг тийм боолын сэтгэлээр хүлээж авсан байгаа. Тэгээд усаа өгснөөс болоод Давидын нөгөө парад, мөргөлийн парад тасалдж байгаа байхгүй. Нөгөө уг нь мөргөл чи ингээд Иерусалимд хүрээд ингээд дуусах ёстой байхад Давид дунд нь хүн нас барангууд стоп. Юу болов? Айжи надгаа чи байлгажаа. Боли харьцгаая. Нөгөө цаан бүшгөөр бирээ бөөрэ энд харах юм бол өмнө хэлж байгаа ш тийм ээ. Бүх гэр дуудуулаад ятг, босоо ятг, хэнгэрэг, цаан, бүрээ, товшуур хөгжимтэй хамаг чадлаараа бүжгэлжсэн хүмүүс бүгдээрээ бүх юм яриад ингээ уруу царайлаад гэрэл рүүгээ явсан. Бүх мөрөглөө зогсоогоод. Мэдээж хүн насварж байгаа юм чи тэгнэ л дээ. Гэтэ энэ дээр бол арай өөр хандлага гаргахаар байсан юм шиг нас санагдаад байгаа байхгүй. Гэтэл ийм байдалтайгаар тэд нар гэрэл рүүгээ явсан байгаа. Тэгээд Обед Едом гэдэг энэ хүн Давидэд дуулууртай байсан. Үгүй би манайх гэртээ авч чадахгүй. Манай гэрүүлд өхөл ирүүл яах юм? Манай гэрүүлд тавдар ирүүл яах юм? Манай гэрүүлд гамшиг ирүүл яах юм? Бид нар энэ авдрыг гэртээ байлгадаг хинбэ? Чадахгүй гэж хэлж бүрэн болох байсан байхгүй. Гэтэл Обед Едом ерөөсөө тийм шалтгаан тоочоогүй. Тэгээ Библи түүнийг Гит хүн гэсэн байгаа. Гит гэдэг бол газрын нэр. Гат гэд Филистийн хот. Филист гэдэг бол харь үндэстэн. Тэгэхээр Обед Едомыг харь үндэстэн байсан юм уу гэд бодохоор бид нар шаштрын 1-р шаштрын номыг тийм ээ унших юм бол Обед Едомын гэрээ 68 хүн эсний өргөнд сүлд нь үйлчилсэн байгаа байхгүй. Аминадабын гэрээ байгаа хүүхэд нь үгсэн байхад Обед Едомын гэрээ бүхлөд нь 68 хүн эзэнд үйлчлдэг эсний өргөний байнгын үйлчлэлд зогсдог болсон юм а гэж шаштар ном дараа нь нэрээр нь бичсэн байгаа тэднийг. Амен. Амен. Тэгэхээр Обед Едом бол Израиль хүн байжээ. Тэр тусмаа Леви хүн байжээ гэдгийг тэндээс таамаглах боломжтой байгаа байхгүй. Тийм учраас л Обед Едомын гэрлөө ирэхээ биш. Давид хичнээн мангардсан ч гэсэн Леви хүн дөхөө мэдэх байлгүй дээ тийм ээ. Тэгээд хадгалуулсан байхаа гэж ингэж харж байгаа. За ингээд Обед Едом тийм ээ хэдийгээр тийм хүн байсан ч гэсэн зарцын боолын сэтгэлээр дуулууртай зүрстгэлээр тэр авдрыг гэртээ аваачсан. Тэгээ гэртээ аваачаад 3 сар байлгасан ч бид нар Библийг харах юм бол хамаг гэрийнхнийг нь ерөөсөн, дараа нь харьяалагдах хамаг юмыг нь ерөөсөн. 2 янзын ерөөл байгаа. Эхлээд 11 дээр харах юм бол эзэн Обед Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв, хүмүүсийг нь ерөөсөн. Тэгээд дараа нь 12 дээр Давидэд хэлж байгаа. Бурхны авдрын төлөө эзэн Обед Едомын гэр ба түүнд харьяалагдах хамаг юмыг нь ерөөсөн. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс нь ч өрөөдөд сүнслэг байдлаар сэтгэл санаагаар өрөөдөө зогсохгүй амьдралын бүх талбар дээр нь эд агуурс, мал аж ахуй, тийм ээ, санхүү хүртэл өрөөгдсөн. Бидний нөгөө хүсдэг жинхэнэ тэр өрөөлийг Обед Едом 3 сар эзэнд үйлчлээд авсан байгаа. Тэгэхээр энэ дээрээс хугацааны ялгаа байхгүй байгаа байхгүй. Сүмд удаа явсан, дөнгөж ирсэн, итгээд удаагүй, олон жил итгэсэн, пастор, энгийн итгэж ялгаа яг үндэ байхгүй. Начир дээрээ байхгүй яг. Би пастор байлаа гэд та нараас илүү мундаг ариун гигэн гэсэн ерөөсөө биш. Та дөнгөж итгэжээлээ гэд надаас илүү муу сүнслэг байдалгүй гэсэн үг ерөөсөө биш. Тийм байж болно, өгөөчж болно гэсэн үг. Энд бидний хандлагын ялгаа гардаг. Бидрээс уугих
тэр уур амьсгалын ялгаал байгаа. Миний зүрхнээс ямар хандлага бурханд байгаа вэ? Би ямар хандлагаар бурханд хандж гэнэ вэ? Эмээсэн, талархсан, баярлсан, нулимстай, тэг үнэхээр хүндэлсэн, чин зүрхнээсээ үнэхээр таалагдахыг хүссэн, хэдийгээр чадахгүй ч гэсэн яаж игээд хамгийн зөв байхыг хүссэн тийм одоо хандлага эзэнд андчгүй байдаг. Тэгээ Обед-Эдом тэгжил хэлсэн байгаа. Уусаа өгчээд байна шүү дээ. Аимшигтэй болчиход байна. Тэр гэрээний авдар гэртээ байлган гэдэг бол том эрсдэл. Гэвч Обед-Эдом нэгдүгээрт нь золиос гаргасан. Тэгэхээр эзэнд таалагддаг хандлага бол золиослох сэтгэл. Эзний төлөө золиослж чаддаг, зориулж чаддаг, түүндээ харамсдаггүй. Хангалттай би золиослох ёстой гэж бодоод золиослдог сэтгэл түүний өмнө анхлуун байдаг. Амен уу? Цагаа, сэтгэлээ, одоо хүчээ, авьяасаа, мөнгөө, чин зүрх сэтгэлээр тийм ээ эмээл дотор зориулдаг ийм одоо сэтгэл анхлуун байгаа. Бас Обед-Эдом хаанд дуулууртай байсан. Давид хаанд. Давид бүх Израилийн хаан болоод удаагүй жилч болоогүй байгаа байхгүй одоо. Давидыг үгүй гэж хэлж болох л байсан. Ягаад бол түүний хаанчлал яг батта тогтоогүй байгаа. Тэр болохоор Юда 7 жил хаанчлаад тэгээд хойд Израильд нэгдээд одоо удаагүй байгаа байхгүй. Тэгэхээр Обед-Эдом бол за чи одоо нэг Юдагийн хаан юм байгаа биз. Манай хаан болоод удаачгүй үгүй чадахгүй гэж хэлж бүрэн болох байсан ч гэсэн Обед-Эдом за тэгье гэд ийм гамшигтай үйл явдал болоод байгаа ч гэсэн тэр авдрыг гэртээ аваачсан байна. Энэ дуулууртай байдал анхлуун байдаг. Анхлуун байдаг. Бид нар дуулууртай байна. Бурхан дуулууртай байна гэд боддог. Бид нар нүдэнд харагдахгүй бурханд яаж дуулууртай байх юм? Тийм учраас бидний хамгийн том сахилгажуулалт бол нүдэнд харагдаж байгаа. Тэгсэн ч бурхныг орлоод зогсож байгаа пастортай, эсийн бүлгийн удирдагчтай, үйлчлэлийн багийн ахлагтай, чуулганы ахлагч нартай дуулууртай байхад татлагаж их ёстой. Тэд нар чинь хүн байхгүй юу? Хүний үгэнд дуулууртай орно гэж юу вэ? Ямар бурхан юм уу? Гэт байвал хизээч Обед-Эдом болохгүй. Бид нар тийм хандлагыг тэгээд бол анхлуун байхгүй. Тэгвэл догшроод байна. Тэгвэл исээд байна. Тэгвэл хуучирсан жимс болоод байна гэсэн үг. Их үнэртэй болоод байна гэсэн үг. Энэ бол хүн. Заримдаа надаас дор байдیں۔ Тэгтээ бурхан түүнийг миний дээр миний сүнслэг удирдагч болгоод тавьсан. Тийм болохоор бурханы эрх мэдлийн хүндлэн би дуулууртай байна. Би бурхныг бодож заа гэж хэлнэ. Ийм дуулууртай даруй зүрх бол дандаа анхлуун байдаг. Амен уу? Амен уу? Бид нар үнэхээр энэ зүйлд суралцах хэрэгтэй. Миний амьдралд олон пасторууд байдаг. Би Чонгоны пасторт үйлчилдэг. Миний пастор намайг өдий болгосон хамгийн гол хүн. Чонгоны пасторт үйлчлээд амьдрахад амархан биш. Пастрын зан чанар минийхээс тэрс өөр. Маш олон асуудал тулгарна. Би заримдаа дотроо уйлдаг, гомддог, ууралдаг, заримдаа өөдөөс нь сөргөлдөгч, эцэстэн би бурхнаас эмээдэг. Тэгээ би заа дуулууртай байхыг сонгодог. Чонгоны пастораас гадна өөр олон солонгос пасторууд ирдэг. Тэднийг би бүгднийг миний пастор гэж бодон үйлчлэхийг хүсдэг, хичээдэг. Энэ тийм амархан биш. Адилхан л пастор надад ямар юм хийж өгсөн, яхаараа намайг дээрлэхэж дураараа байлгадیں۔ Гэж би бодож болохч тэр хүн тэгсэн ч миний өмнө яваа 150 жилийн түүхтэй солонгос чуулганд үйлчилдэг хүн гэвэл би ч н одоо итгэхэд нэг дөнгөж 20 хэдэн жил болж шүү дээ, 30 жилч болоогүй байна. Тэгвэл тэр хүн миний өмнө яваа бол миний дээр яваа хүн л гэж би бодож байгаа байхгүй. Бурхан ингэж бодохыг таалдаг гэж би итгэдэг. Тийм учраас би ингээд завгүй та яагаад юм болгон заа гэдэм бэ, заримдаа гүү гэж хэлээч гэж хүмүүс надад хэлдэг. Гэтэ би бурхнаас эмээдэг учраас гүү гэж хэлэхэд хэцүү байдаг. Болж л тэгвэл тэр зүйлд нь хамт байгаад үйлчлээ те өөрийн чадлаараа зориулгасан гэдэг ийм сэтгэл эзнээс эмээх сэтгэлээс минь үүддэг гэдэгт би итгэдэг байна. Амен уу? Амен. Бид нар тийм л байх хэрэгтэй гэж би бодож байна. Амен. Бид нар ийм амьдралд сургагдах нь эргээд биднэрт хэрэгтэй байхгүй. Бид нар өрөөгдмөр шүү дээ. Бидний хүүхдүүд, гэр бүл, бидний бүр хамаг гар хүрсэн болгоно өрөөлтэй Обед-Эдом шиг байяг бол бид нар яг ийм дуулуурт суралцах хэрэгтэй юм аа. Ийм дуулууртай байдалд. Амен уу? Энэ бол маш чухал юм аа. За тэгээ зогсоогүй. Обед-Эдомын бас 3 дахь онцлог нь юу байсан гэвэл түүнд эзний оршихуй байсан. Тэр гэрээний авдрыг бурхан гэж итгэсэн баг. Тийм учраас гэртээ дуртаяа байлгасан.
Хэдийгээр усаа үхээд аимшигтай зүйл болсон ч хүмүүс бүгд айжсэн Давид хүртэл айсан. Давид хүртэл авч явахыг хүсээгүй, холдуулахыг хүссэн байхад Обед Едом окей, амен гэж хэлсэн. Ягаад гэвэл энэ бурхны оршихуй байгааг тэр мэдсэн. Энэ бол бурхан байна, бурхны оршихуй байна. Тийм учраас би үгүй гэж хэлэх боломжгүй гэдгийг Обед Едом мэдсэн байгаа. Өөрөөр хэлбэл түүний дотор тэр бурхны оршихуй байсан болохоор тэр энэ дуу хоолойг сонссон. Бурхны өөр хэлэнгийн дуу хоолой байсан ч тэр сонсож чадсан байгаа байхгүй. Тэгээд тэр гэртээ түүнийг байлгасан байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай чанар юм аа, гайхалтай сүнслэг байдал юм аа. Тэгээ мэдээж хамгийн сүүлийн дөрөвтг нь бидний амьдралын хамгийн том чиг баримжаа болох эмээх сэтгэл. Эзнээс эмээх, тийм ээ, ард олныг хөндлөх, хааныг хөндлөх, эмээх энэ даруй зүрх байсан болохоор асуудлыг шийдсэн байгаа. Хариуцлагыг өөр дээр авсан. Гэрээний авдрыг хаачуулах уу, хинд өгөх үү? Одоо яана гэж явах үед окей, би гэртээ аваачаа. Манай гэрт би зохих ёсоор нь авдарт үйлчлээд байлгачаяа гэд гэртээ аваачиж эзнээс эмэөхөө дотор хариуцлагыг өрсөн. Хариуцлага үүрдэг чанар гэдэг бол эзнээс эмээхээс үсдэг байна. Эзнээс эмээдэггүй хүн л эзний өмнө хүлээсэн хариуцлагаасаа нүүр буруулдаг, цухтдаг, зайлсхийдэг. Харин эзнээс эмээдэг хүн хэцүүж байсан тэр хариуцлагандаа эзэн байхын төлөө зүтгэдэг. Амен уу? Амен уу? Бид нар яг ийм мэрэгүү ухаан байгаас. Энэ бол мэрэгүү ухааны эхлэл шүү дээ. Эзнээс эмээх бол мэрэгүү ухааны эхлэл. Ариун нэгнийг мэдэх нь мэдлэгийн эхлэл гэж одоо сургаалт төгс ном хэлж байгаа шүү дээ. Бид мэрэгүү ухаантай, амьдралын мэрэгүү ухаантай байя гэвэл юуны түрүүн бидэнд эзнээс эмээхүү байх хэрэгтэй юм аа. Амен уу? Амен. Өнөөдөр эзэн бидэрт үнэхээр Обед Едомоор дамжуулан амлаж байгаа. Би бол ерөөх туртаа бурхан. Би та нараас ерөөлтөө хармалдаггүй. Та нар надаас ерөөл гуйхгүй байсан ч би та нарт өгөх дуртай. Тэгээд би өөрчлөгддөггүй. Би яг хэвээрээ байгаа. Гэхдээ та нарын утлаг, та нарын хандлага, тийм ээ, энэ ерөөлийг өөрчилдөг юм аа. Ерөөлийн өнгө, ерөөлийн чанар, ерөөлийн төрөл анхлын үнэрт утлагаас болж, тийм ээ, өөгж байгаа тэр мэдрэмж, уур амьсгал, хандлагаас ч болоод өөрчлөгддөг юм шүү гэж хэлж байгаа. Амен уу? Амен уу? Өнөөдөр энд сууж байгаа хүн болгоно эзэнд хандах, амьдралдаа хандах, христчин хүний хуваар, тийм ээ, амьдралдаа хандах хандлага эргэж хараасаа гэж хүсэж байна. Үйлчлэлдээ хандах хандлага эргэж хараасаа гэж хүсэж байна. Үнэхээр догширсон, сурсан, ийм одоо нэг пэдгэр хөдөлж ятсан, мэджэна, мэддиймаа, цаана амаараа хэлэхгүй. Тэгтээ цаана байгаа. Биеэрээ хэлэхгүй ч цаана гүн газар байгаа. Хүн хэлтгүй би ч заримдаа тийм хандлага гаргах үе байдаг. Энэ бол үнэхээр хэцүү. Энтэйгээ тэмцэн гэдэг бол амар биш. Өдөр болгоно өөрийгөө унгааж хүлэхгүй бол өдөр болгонтэй өгсөн гэдгээ тунхаглахгүй бол энэ дотроос нэг л мэтгэд гарцал явж идэг. Тийм учраас бид нар энэ дээр өөрийгөө анхаарч Обед Едом бас ерөөлтөнд 3 сар бас байлгасан юм байна. Обед Едом магадгүй 30 жил байлгасан бол бас дараагийн Абинадаб болохыг үгүйсэхгүй байхгүй. Хүн л учраас тийм ээ. 3 сар болоод авсан болохоор ерөөсөн. Тэгээд бид нар харах юм бол Давидын парад үргэлжилж байгаа. Обед Едомын гэрэг эзэн ерөөсийг Давид сонсоод зориг орсон. Өө, амен. Одоо тэгвэл очие авчрээ. Бурхан ууралгаа болцсон юм байна гэж бодоод очоод авдрыг аваад дахиад бүрээ бишгүр цам болоод өнөөдрийн 15 дугаар ишлэлдэр ингэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. 14. Давид эзний өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид майланган эпод усалсан байлаа. Арай өөрчлөгдсөн нөгөөдөг чинь нөгөө эпод өмсөд бас нөгөө тэргэн дээр биш левичүүдийг олоод шаштрын номоос харах юм бол левичүүдийг дуудаад левичүүд мөрөн дээрээ авдрыг аваад явж байгаа. Давид бас сургагдаа тийм эпод өмссөн байсан. Тэгээд яасан бах нь 15 дараа ийхүү Давид болон Израилийн хамаг гэр уухаалн эвэр бүрээ хөнгөнөөсээр эзний авдрыг авчирсан. Нөгөө тасалдсан байсан мөргөл үргэлжилж байгаа. Тэгэхээр бидний зориулалт, бидний дуудлага, бидний сайн хандлагаар эзний алдар, эзний ажил үргэлжлэн хийгддэг. Эзний хүсэл үргэлжлэн биелдэг байна. Амен уу? Амен. Тийм учраас бид нар өөрийнхөө хандлаган дээр ажилдаг бай. Хандлага гэдэг бол чадвар биш. Хандлага гэдэг бол боловсрал биш. Би чадвартай байна гэдэг нь би сайн хандлагатай гэсэн үг биш. Би өндөр боловсралтай Библийн одоо тийм магистр, доктор байна гэдэг нь намайг сайн хандлагатай байлгадаг гэсэн үг ерөөсөө биш байхгүй. Хандлага гэдэг бол миний дотор байгаа надаас уйгж байгаа уур амьсгал. Хүмүүсийн надаас авдаг сэтгэгдэл. Хүмүүс надтай яриад ямар сэтгэл тэр хүн төрдөг вэ?
тэрийг чи хандлага. Бурхан бас тэр сэтгэлийг авдаг байхгүй. Бурханд бас тэр төрдөг гэсэн үг. Үүнийг хандлага гэж байгаа. Энэ нь чадвараас, боловсрлаас, мөнгнөөс, наснаас, залуу наснаас, говь згсэнгээс хамаардаггүй. Гой сайхан хувцснаас хамаардаггүй. Амен уу? Тийм учраас бид андуурчлахгүй. Би өндөр боловсралтай юм чи би сайн хандлагатай гэж өөрийгөө битгий бод. Эсвэл би тийм ээ боломжийн амьдралтай юм чи би сайн хандлагатай гэж өөрийгөө битгий бодороо. Эсвэл би авьяастай, би олон жил үйлчлсэн юм чи сайн хандлагатай гэж өөрийгөө бодохгүй байцгаая. Би зүргэлж өөрийнхөө хандлаган дээрээ анхаарчаяа. Амен уу? Хажуудлын үндэ хэлье да. Обед Едом болъё. Эзний боол зарц байя. Эзэн тусалдаг хүн болох гэж бардамдахгүй байцгаая. Эзэнд бидний тусламж хэрэггүй. Түүний тусламж бидэнд хэрэгтэй болохоос тийм ээ. Заримдаа бид нар эзэн тусалж байгаа юм шиг бодоод иддэг байхгүй юу? Эзний ажлыг хийж өгөөд эзэн туслаад эзэнд би хийсэн чи эзний ажил болоод би хийсэн байхгүй юу гэд ингээд энэ акцент бидний дотор ингээд байгаад байдаг. Энэ бол айгүй аюултай зүйл. Бид нар энийг үргэлж тийм ээ нугалдаг, хугалдаг, гараад ирэхээр пат хуглаа, гараад ирэнгөнд хуглаа хийчдэг, гараад ирэхээр хуглаа хийчдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол гарч ирээ салдгүй. Амен уу? За бүгд хамтдаа залбирая. Их эзэн минь та намайг үнэхээр Обед Едомын гэршиг ерөөлтэй хүн болгож өгөөч. Та миний хандлагыг удирдаач. Магтаалын багийнхан гараад ирээрэй. Магтаалын баг. Бүгд хамтдаа эсний өмнө залбираад магтацгаая. Өнөөдөр үгийг бодоод хамтдаа магтаа залбирая. Эзэн минь намайг дорой байхад та хүч өгдөг. Намайг та ядуу байхад баян болгодог. Намайг сохор байхад та хараа оруулсан юм аа. Эзэн минь өнөөдөр надад байгаа бүхэн танаас юм. Та намайг өгсөн байхад амьд болгосон юм аа. Тийм болохоор би таны өмнө даруусч байна. Би дахин таны өмнө даруусч байна. Би таны өмнө өөрийгөө буулгаж байна. Би биш та амьдр. Би танд өгье. Өөрийгөө бүрэн өгье. Бүгд хамтдаа тийхүү залбирая. Намайг Обед Едом шиг хандлагатай сэтгэл зүрхтэй байхад минь туслаач. Гуйж яа эзэн минь. Намайг өрөвдөж өшөөгөөч. Мөнхөглөл сул дорой байдлыг минь уучлаач. Бүгд хамтдаа магтан дутаам тийхүү залбирцгаая. Дорой надад хүчийг өгч. Халелуя. Үгийн гаргаад өгөөрэй.